Улс төрийн нөхцөл байдал дээр удирч зүйлээс тодорхой хэмжээний дүнлэл гарах зүйтэй гэсэн ийм шийдвэрийг л гаргалаа. Тий. Тэгэхээр удирч одоогоор удирч зүйл бол зарласан зүйл алга удирч зүйл мэдээж одоо намаас одоо зохиосных нь хүмүүс нь бол зарлах бах. Хэрхэн нэрмжиг намын дарах хоорондоо ирж байгаа бол удирч зүйлээ товлох бах. Тий. Өнөөдөр хуралдаж иж магаш чуулган орох боломжтой болох юм шүү. За би тэрийг мэдэхгүй байна. Ямар ч удирч зүйл бол хуралдаж иж улс төрийн тодорхой шийдвэрийг намын хэмжээнд бол гаргаж ирнэ шүү дээ. Тэгээ мэдээж тэрийг бол намын бүлгийн гишүүд маань бол дагаад явах хэрэгтэй. Танд одоогоор ямар нэгэн мэдээлэл бол алга байна. Гөө нөхцөл байдлыг ярьлаа шүү дээ. Тэгээ ард намын тавьж байгаа шаардлага энэ бол нэгдүгээр тодорхой хууль бус гэдэг нь ойлгомжтой. Ягаад гэхээр өргөн барь хууль өргөн барьлаа. Би түрүүн бас хэлжсэн хууль өргөн барьж байгаа нь бол албан ёсоор бол хуулиа өргөн бариагүй шүү дээ. Хуулиа бол зөвхөн одоо намайг даргалж явах үед л авчираад өгсөн нэг ийм асуудал байж байгаа. Хоёрдугаар яг өнөөдрийн нөхцөл байдалд намын дарга улсын хурлын даргыг хийж болохгүй гэсэн нөхцөл одоо хууль бол байхгүй. Яг өнөөдрийн нөхцөл байдал. Тэгэхээр улс төрийн өнцгөөс харахад бол энэ одоо Ард намын тавьж байгаа шаардлага бол улс төрийн өнгөтэй ийм шаардлага гэж бид нар бол харж байгаа шүү. Ер нь бол нөхцөл байдал ийм л байж байгаа. Хэрвээ хууль байгаад хуулиа биелүүлэхгүй байх гэсэн бол ондоо асуудал. Өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн тийм хууль байхгүй. Урд өмнө ч гэсэн ийм одоо жишээ байгаагүй. Тийм болохоор өнөөдрийн тавьж байгаа Ард намын тавьж байгаа шаардлага бол улс төрийн өнцгөө тавьж байгаа шаардлага. Чуулганы хуралдаанд одоо тодорхой шалтгаан хэлэхгүй одоо ингээ оролцохгүй байгаа шүү. Өнөөдөр бүлгийн хуралдаан дээр жишээ байрсуу илэрхийлсэн зүйл юм байгаа мó? Байрсуураа бүгдийг илэрхийллээ шүү дээ. Бүгдээрээ тойрж байгаа л бүгдээрээ л ярьцгаалаа. Тий, асуудлыг бол нөхцөл байдлыг ярьлаа. Улс төрийн одоо тавьж байгаа шаардлагын асуудлыг ярьлаа, нөхцөл байдлаа ярьлаа. Тэгээ цаашаа бол тодорхой хэмжээний улс төрийн шийдвэр бол удирч зүйлээс гарна. Тэгээд энийг бол харж байгаа. Мэдээж бүлгийн гишүүд бол өөрөөсөө шийдвэрийг удирч одоо намын бодлогын хүрээнд бол шийдвэрээ гаргаад ингээд цаашаа явах гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд энэ засгийн газар асуудал яригцсангүй. Тий. 52 гишүүн оролцсон байсан. Бусад хүмүүс нь ямар шалтгаанаар бүлгийн оролцоо оролцоогүй юм? 16 гишүүн. За тэрийг бол шалтгаан шалтгааныг хэлсэнгүй. Ямар ч байсан бүлэг бол оролцох хэсгээр л бодлоо. Тэр бас 16 гишүүнтэй чинь Монгол Ардын намын бүлгийнх бас нэгдэж чадахгүй байна гэдэг байдлаас анзаарагдаад байна. Нэг актер бол одоо нэгдэхгүй ч байдаг юм уу? Хоорондоо хагарч бутраад байгаа юм бол өнөөдөр бол гарсангүй. Зарчмын сандуудаа бол хилээд явлаа. Ер нь бол Монгол Ардын намын одоо бүлгийн хуралдаан бол бас нэлээд тийм ардсан байдлаар бол явдаг шүү дээ. Гишүүн болгон өөрсдийнхөө бол хэлэх ёстой зүйлүүдийг хэлдэг, ярих зүйлүүд ярьдаг. Тэр тусмаа сая бол Садбаатар дарга, намын дарга бүгд байсан. Дээрээс нь бол ерхий сайд байсан болохоор нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг илэн талангүй бүгдээрээ тойрч хэлсэн ярьсан. За баярлалаа.